Энэ бол Goal болон хүмүүс хоорондоо хамт амьдардаг ертөнц. Goal нь юу вэ гэвэл хүний манаас өөр зүйлээд идэггүй буюу хүнээс өөр юм идэж чаддаггүй хүн идчихсэн. Мөн Goal-ийн нүд бүр улаан байдаг бөгөөд тэднийг өдөртчдэг ба Goal бүртээ Kagune хэсүүл бий. Kagune нь бүх Goal-д өөр байдаг. Мөн Goal-д тэмцэх байгууллагыг CCG буюу монголоор тагтаанууд гэж нэрлэдэг ба тэр тагтаанууд бүрт өөрсдийн Goal-ийн Kagune-гээр хийсэн зэвсэг бий. Тэдрийг Quinks гэдэг. Одоо харин гол өвлөв рүү орцгоё. Antigug Coffee Shop сууж байгаа энэ харстай залуу бол манай анийн голдор Kaneki K. Харин энэ шаардлагатай залуу бол Hide. Манай Kaneki-гийн хамгийн санаац. Харин энэ өхөн бол Antigug-ийн зөөгч Toka. Харин зэрэгэлдэл дэлхийн инширент суухын өхөн бол Rize. Манай Kaneki-гийн crush. Тэр хоёр ч нэг зохиолчийн ном уншдаг байх ба Ken түүнийг ари ядчлан очино түнд болцооны санал тавина. Маргааш болж тэр хоёроо бодож өдрийг сайхан өнгөрүүлэх бөгөөд Ken түүнийг хүргэж өгөх болно. Нэг гудамж иргэх даруйда Rize түүний ингэрт наалдах бөгөөд Rize түүнд үнэн төрхөө илчлэнэ. Тэр Goal байсан юм. Мөн дэрбэр Goal дундаа нэлээд алдартай, хүчтэй 100 яриатай их идэгч гих Goal байдаг. Ken яг үхэхийн дамдар баригдаж цуцаагүй барилгын материал Rize-гийн дээрээ сонсноор Ken-ийг аварна. Тэр эмнэлэгт сэрэх ба түүний нэгнүүд нь улаан өнгөтэй болсон байв. Түүний яад улаан өнгөтэй болсон бэ гэвэл тэр хэмжээний эрхтний төгсгөл орсон байсан учраас эмч түүний эрхтнийг Rize-ийн эрхтнээр орлуулсан учраас тэр одоо хагас Goal болсон. Kench босоод эмнэлгийн хоолыг идэх гэсэн эмнэлгийн хоол түүний бүүлцэг хүргээд дотрын муухай оргуулахаас өрзөл болохгүй байв. Kench үнийгээ бодохдоо үнийг ослын ганц нөлөө гэж бодно. Гэхдээ энэ тийм биш. Kaneki чархад түүний зургатаар нэгэн мэдээ гарч байх ба түүнд нь Goal-ууд яад хүнээс өрзүүлж чаддгүй гэдгийг ярина. Учир нь Goal хүнээс өрзүүлэдвэл дотор мохоо өргөдөг гин. Үүнийг сонссон Kench гэрт байгаа бүх зүйлийг идэх ба бүгдээрээ түүнийг дотрын мохоо өргөж бөөлжсийг хүргэж байв. Kench тэслэхүү гадар болоход хүмүүс түнд яг л давсан тарцсан болчихсон хоол шиг үнэртэж байв. Kench-тлгүй гэртээ хайраад өөрийгөө төлөнд дарахад нүд нь аль хэдийн Goal-ийн нүд болчихсон байв. Энэ нь хаяада гарч ирээд байгаа юм байлээ. Тэгэл Givgend Ken-д ээжийнх нь багада хийж өгдөг байсан хоол үнэр гараад үнэрийн даваачтал нэг Goal сайхан гिचэн зоглож байна. Гэтэл хаанаас ч юм бэ нэг шар хөтөг Goal гарч ирэх ба энэ газар бол миний эзэмшил хэмээн Ken рүү уурлана. Гэтэл хаанаас ч юм бэ өдрийн кофе шопын зөөгч Toka гарч ирэх ба тэр ч бас Goal байв. Шар хөтөг Goal Toka хоёр тулдах ба Toka ялна. Тэгэл хаанаас ч юм бэ кофе шопын менежер захирал гарч ирэх ба тэр хоёрыг болов. Маргаашинч болж Kaneki Hideтэй уулзах тохирсон байх ба Goal гэдэг мэддэхгүй тул нүдэ басан байв. Hide ч манай нэг ахих руу очие гэтэл нөгөө ах нь өчигдрийн шарвтдаг Goal байх ба тэр хоёр ч бие бинээ танихгүй юм шиг жүжиглэнэ. Түүний нэрийг Nishiki гэдэг. Гуравч явсаар нэгэн булгангийн загт ирэх ба Nishiki Hideг өшиглэж ухаалуулангуудаа Kaneki-г боож эхэлнэ. Нөгөө Nishiki Hideгийн дээрээс төвчлэх ба Kaneki маань чуурлан өөрийнхөө Kagune-г гаргаж ирнэ. Ямар ч өршөөлөх хайргүйгээр Nishiki-г хагас үгтэл болгоно. Дараа нь тэр Antigug-д ажиллах ба Antigug-ийн бүх хүмүүс Goal байдаг. Мөн менежер түүнийг Toka-тай маскны газар болох ба маск нь яадаг вэ гэвэл SSG-гээс өөрсдөө жихэн царайг нуух гэж маск зүүдэг юм. Toka-ч дуртай дургүй явна. Маскны газар ороход ч Уута гэх нэгэн царайг залуу Kaneki-г ухтаж авах ба түд маск хийж өгөхөр болдог. Дараагийн үйл явдалд бид нар SSG буюу тагтаануудын танилцуулга гарна. Бид нар тагтаануудтай танилцсан. Mado гэх тагтаа руу нэгэн Goal дайрахад түүнийг амархан ялна. Энэ бол одоогор мэдчихв хамгийн хүчтэй тагтаа Mado. Харин энэ залуу бол түүний туслах Amon. Amon руу ч хоёр Goal дайрахад бас л ядах юм уу амархан ялна. Харин энэ ягаан үстэй эрэм мэддэх гаж сонин залуу бол Tsukiyama. Тэр орж ирснээс хойш Kaneki-г доголохоо хитэ гачааж мэрж байгаад яваад өгнө. Ээжч доор Яма-сан чамайг хүлээж байгаа гэдээ доош очтол Яма түнд цохилтын бэлтгэл буюу гардан тулаа зааж өгөх болно.
Ямач босоод чамтай уулзах юм байна гэд нэгэнд баарлуу дагуултал дотор нь уута бас нэгэн ягаан үстэй эмэгтэй байдаг. Тэр ягаан үстэй эмэгтэйч Канеканд нь хөөх домогт гардаг зүйл өөр вэ шүү. Сони юма гэдэг. Тэр домогт нь юу гардаг вэ гэвэл хүн гөөл хоёр бие биендээ дурлаж нэгэн зүйл болж хүүхэдтэй болох ба энэ нь тийм ч амархан зүйл биш юм. Нэг өсөндөө төрхөн хүндлээс болж ээж хүү хоёр хоёулаа хүн эсвэл аз таруул ээж нь ганцаараа хүн. Хэрвээ энэ бүхнийг тааваад нэг нүдэд гөвөл болоод төрөх юм бол нэг нүдэд хаана гэх хэмжээний маш их хүчтэй гөвөл болдог. Манай хүнч төрлөх юм бас олдрих болохоор нэг л хүчтэй биш юм шиг байгаа юм. Мөн Цукияма гэх нэр чинь манай Канеки кофегаар өртөж байгаа л бараг л талбарчих газартай бараг л бүдүүн броли гэж хэлж болохоор авруу нөхөртөө туллуулахар болно. Мань Канекич ихэнтэй хэцүү байсан ч гэсэн тэсгээ ядна гөвөл төрхөндөө орно ялалт байгуулна. Үзэгдэл солиход шиг хийж антигуд орсон байх ба Джейсон гэх эсдэрлийн нилээд хүчтэй гөвөл өөр нэгэн гөвөлтэй муудалцаад түүнийг цохиход гадаа нь Аман Мада хоёр зогсож байдаг. Энэ Джейсон ч бас алдартай юм шиг байгаа юм. Мадоч зэвсгээ Квинксээ гаргана шууд дайрна. Хэсэг ингэж тулалцсны эцэст Джейсон ч тоглох цаг дууслаа дараа нь тоглоёгээд яваад гэдэг. Энэ үеэр Канекигийн маск маань бэлэн болсон байдаг. Хоёр тал тулаан үсэх ба Хинами Токо хоёр Мадотой Амон Канекитэйгээ тулалддаг. Кэманч ихэндээ гөвөл төрхөнд орохгүй гартан тулаанаар үсэх ба арайч Аманыг барж чадхааргүй байдаг. Ингээд Аман зэвсгээ гарахад Канеки маань барах магадлал улам их багасдаг. Канекич тэслэхгүй гөвөл төрхөнд орно мөрнөөс нь хазах ба өөрийнхөө Кагуныг сэргээдэг. Канеки маань өөрийнхөө Кагуныг сэргээснээр давуутай болох ба Аманы зэвсгийг дэшээ шидэж шаяддаг. Канекич удирдлага халуун зэвслэх бөгөөд Аман тавдан гооч байна. Цухтаач намайг битгий алуурч болгооч гих утгатай юм хэлдэг. Нөгөө талд Хинами Токо хоёрч гар нийцэн Мадог алж ялж чаддаг. Ядалт байгуулсан Кенж удирдлага алдчихсан сууж байх ба нэг хүн харагдаад түүнүүдээр л нөгөөх нь Яма байдаг. Ямач Кент хэрэлс шахаад түүнийг аваа явдаг. Тэгэл солигдоход бид нар Токог дүүтэй гэдгийг мэдэх ба энэ ягаан үстэй аваагэр их бүлгэмийн нэлээд хүчтэй гөвөл бол Токогийн дэрсэн дүү Аята. Оройнч болж Аядаг манай кафе руу дайрах ба Токо тэр удаан уулзаагүй байж бие биендээ муудалцаад авдаг. Чи муудалцаж байх хооронд нь Джейсон орж ирэх ба Джейсон ч Канекигийн урд алхахад түүнд Ризэ өндөртдөг. Джейсон ч Ризэд дургүй байсан байх ба Канекигийн хад нь чамаасаа Ризэ өндөртөж байгаа ингээд тэд маргалддаг. Каттео фурмаэрно. Ингэж тэрээд манай Канекиг нэг нүд гөвөл гэдгийг мэдэх ба Канекиж дайрахад Джейсон хайр байхгүй түүнийг нэвт хүлээдэг. Мань Токоч Канекиг хамгаалах гэж Джейсон рүү дайртал Аята түн салгацнаар тэр хоёр тулалдахаар болдог. Ингэж Токо ялагдал хүлээхэд Джейсон манай Канекиг учиргүйх зоддог. Даттара. За курна. Менежер дээр ирэхэд манай кафе бараг сүүлийн ирэмгэд үрцэн байх ба антигийнх нь нийлж хурал идэг. Хуралд нь юу ардаг вэ гэвэл Джейсон болон аваагэрийнхэнд хулгайлагдсан Канекиг нийлж бөөнөрө аврахаар болдог. Энэ үеэр Джейсон ч манай Канекиг тамалж байх ба нүдрүүн тариа зоож нэг багшигамаар гар хөлийн уруунуудын тастаас гэх мэт тамалж болох бүх ил аргаар манай Канекиг тамалж байдаг. Энэ үед ч удаан гараагүй эцчи боёо тагтаагийнхан аваагэр руу дайрахаар болдог. Нөгөө Джейсний чинь тамлах арга нь бүр төвшин хахад манай Канекигийн чихрүү нэг 60 мөл хорхоо идэг.
Энэ үеэрч Антико Авагири тактануудыг 3 байгууллагын гурвалдсан тулаан эхэлж байдаг. Тоокаш нэг дэвэр дээр Канекиг хайн явах ба нэг хүн араас нь гинлүүлж дайрахад Нишиги түүнийг орж хамгаална. Тэр гинлүүлж дайрсан хүн нь түүний төрсөн дүү болох аюутай байх ба эгчдүүс хоёр хоорондоо тултахаар болдог. Энэ үеэрч манай Канека маань төсөөлөл дотор Ризтэй уулзж байх ба тэр хоёр нэлээд их ярилцсан. Нэлээд хэрэлцсэний эцэст Канека маань түүнийг дарж авах ба Канекич Ризийг давж гарч чачтны ачаар тэр одоогоор мэдэрч байгаа хамгийн хүчтэй гүйл болдог. 僕があなたを超えればいい。それが間違った選択だとしても、間違っているのは僕じゃない。間違っているのはこの世界だ。Мөн ингэснээр тэр одоо өөрийгөө гүйл гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 僕はグールだ。 Джейсон Жорж гэдэг тэр Канекигаас Ризийг мэдрэх ба Джейсон дургүй байсан болохоор Канекиг идэх гэж дайрдаг ба Канекич сандлаасан мултан түүнийг гинжил богооддаг. Мөн тэр нэлээд хүчтэй болсон байв. Канекич буухтаа түүнийг мөрнөөс нь хатсан байх ба Канега маань буусан даруйдаа шууд үнэхээр амтгүй юм аа гэх ба Джейсон ч шок болно. Мэн Канекич нэлээд хүчтэй болсон байх ба Кагунэгээ байж Кагунэтэй өвдлийг их давуу илэрхэж байдаг. Джейсон ч өөрийгөө Канекид хожигдож байгаа, ялагдаж байгаа гэдгийг ухаарад жинхэнэ төрхөндөө орж түүнтэй үзэлцэхэр болдог. Ингэж шидэгдснийхаа дараа Канека маань өөрийнхөө Кагуныг гаргаж ирэх ба одоо миний ээлж гэд Джейсонтэй жинхнээс үе тултахаар болдог. Ингэж манай Канекич Джейсонг ялж чадах ба түүний дээр гарчаад Канеки Джейсон тандан намайг эхэлж идэх гэж оролцсон болохоор чамайг идчихвэл зүгээр үсттэй гэд түүнийг идэж орхидог. Ингээд би танартаа 2014 онд нээлттэй хийсэн Tokyo Ghoul анимын эхний бүлгийг танарт хүргэлээ. Энэ гайхалтай бүтээлийг мангака Sou Ishida бүтээсэн бөгөөд энэ анимын төрөл нь Dark Fantasy жанрх. Миний бэлдсэн бичлэг хэрвээ тань таалагдсан бол лайк болон subscribe дараад share хийж надад туслаарай. Тэгээд дараагийн анime туршлага юм уу өөр нэгэн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.